За шинэ 7 хоногийн мэнд төргий. Өнөөдөр улс төр болон улс төртэй холбоотой нийгмийн онцгой хэд хэдэн асуудлууд гарлаа. За өнгөрсөн амралтын өдөр болон өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд Зандан шатар тэгээ Улаанбаатар хотын дарга Нямбатар нараа урд аймагуудад ажиллаж байна. За ялангуяа замын үд суманд ажиллалаа. Замын үд суманд ажиллаад хэд хэдэн зүйл дээр ярилцсан байна л да. Юу гэж ярьсан байна хэрэг замын үдийн нэг чөлөөт бүс гэдэг идэг. Доторгүй бүс маань ямар ч юм үйл ажиллагааны эргэлтгүй болчихжээ. 100 гаруй аж ахуйн нэг жуг нь бүртгэлтэй байдаг ч гэсэн 15 л ердөө үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм учраас энэ замын үдийн гайлынханд их учир байна гэсэн зүйлийг ярьсан баг. За дээрэс нь одоо замын үдийг ийм хот болох статус руу шилжих хэрэгтэй байна гэдэг зүйл ярьсан. Илүү сайн ингээд эмх замбрааг нь олоолаад цэгцтэй байлгаад бүх талаас нь асуудлуудыг шийдээд за тэгээд хот болох хэрэгтэй байна гэсэн ийм шийдвэрийг ерөнхий сайд гаргасан байна. За ингээд бүр үүрэг болгосон байна. Замын үдийн засаг дарагт 6 сарын 1 гэхэд одоо энэ сумынхаа хот болох статусын бичиг баримт юу гэдэг нь те бүх юмыг ингээд зэгцлээд бэлдээрээ гээд үүрэг болгосон байна. За тэгээд дээрээс нь замын үд сумын гайлын газрын даргыг ажлаас нь чөлөөлжээ. Мөн хэд хэдэн одоо байцаагч нарыг ажлаас нь чөлөөлнө гэсэн ийм одоо мэдээлэл явж байгаа. За замын үд сум нь өөрөө одоо дээрх нь үе нэг торны зам, цайны зам гэх хэвчлэн тэ худалдааны төвүүд ингэж явж өнгөрдөг байсан зам яг огтлцдог байсан. Тэгээ өнөөдөр нэг 25,000 гаруй оршин суугчтай үүнээс төр оршин сууж байгаа нэг 5-6 мянга ч байт юм уу. Тэгээ 4-5 мянган хүн байгаа бах. Тэгээ үлдсэн нь яг замын үд сумын өөрсдийн унган ч юм уу ингээд бүр оршин суугчид байгаад байгаа. Тэгээд яг ийм хил дээр үүдэг бүх юм ингээд тэргээр одоо Монгол улсын ачаа барааны эргэлтийн 70 гаруй хүн бараг 80% тэнд орж гарч байгаа тийм сум ерөөсөө хөгжихгүй байгаа нь асуудал байгаад байна гэдэг. Тийм учраас энд ер нь энэ сумд ингээд шинжилгээ хийх хэрэгтэй байна. Цаашаа бүр ингээд сум биш хотын статустай болгоод хөгжүүлэх хэрэгтэй байна гэсэн ийм шийдлийг гаргаж байгаа юм шиг байна. Тэгээ та бүхнийг санаж байгаа бол яг коронавигийн үеэр 2021 онд одоогийн хотын дарга Нямбатар хууль зүйн сайд багта замын үд суманд мөн ажиллаж ирсэн. Ингэхдээ яг өнөөдрийн ерөнхий сайдын ажиллаж байгаа бүрэлдэхүүн шиг хэмжээний бүрэлдэхүүнт ажиллаж ирсэн. Өнөөдөр ерөнхий сайд авилгатай тэмцэх газар одоо тагнуулын ерөнхий газар за өөр юу гэх нэг юм маш өргөн бүрэлдэхүүнтэй явж байгаа. Тэгээ хэд хэдэн сайдуудаа дагуулад. Тэгвэл 21 онд Нямбатар хууль зүйн сайд багта мөн яг тэгж явж ирсэн. Авилгатай тэмцэх газар, тагнуулын ерөнхий газар өөр юу жилээ баах хүмүүсийн бүрэлдэхүүнтэй очиод тэгээд за энэ чинь эдний чинь үйл ажиллагааны ерөөсөө болохоо үлдсэн юм байна. Тийм учраас гайлын газрын даргын чөлөөлөх хэрэгтэй юм байна гэд тэгээд нөгөө гайлын газрын даргатаа нийлүүлээд нэлээд хүмүүс ажлаас нь чөлөөлж исэн ийм үйл явдлыг санаад байна. Тэгээд тухайн замын үдих гайлын газрын дарга нь зоргоо гэдэг хүн байсан. За өнөөдрийн чөлөөлөгдөж байгаа хүн бол Цэн Эргзэн гэж хүн байгаа. Тэгээ ер нь хараа яг эндээс ингээ харахаар очиод асуудал байгааг нь мэддэг. Тэгээд албан тушаалтнуудыг одоо дарга нарын ажлаас нь чөлөөлдөг. Тэгэл ерөөсөө эргүүлээд ямар ч нөгөө гарч байгаа өөрчлөлт байдаггүй. Тэгэл тэнд очиж нэг ажилтан чөлөөлөөд ажиллаж байгаа гэсэн одоо өөрийнхөө тийм олон нийтэд ажил хийж байгаа гэсэн тийм дүрээ аваа явцдаг. Тэг бусдаар тэр хойно юу болоод тоцроод яаж байгаа үлдэж байгааг нь юусоо мэддэггүй. Тэгээ энэ завсаар нь өөрсдийнхөө хүмүүсийг тэнд хариулж тавьдаг ч юм уу. Иймэрхүү байдалтай явсаар иржээ гэдгийг 21 оны тэр явуулт халаа сэлгээ өнөөдрийн халаа сэлгээ харуулж та. Гэхдээ өнөөдрийн халаа сэлгээ мэдхгүй цаашаа үр дүнгүй өгч магадгүй те. Хот болоод за илүү ингээд энд болохгүй байгаа зүйлүүдийн засаад дахиж ингээд эргэж хараад цааш нь эмх самбраанд нь оруулаад явхад өөрчлөлт гарч магадгүй. Тэр энийг өнөөдрийнхийг бид нар нэг жилийн дараа ч юм уу 2 жилийн дараа дүгнэх ийм боломжтой. За өмнөх тэр 21 оны хувьд бол харж байгаа тий. Өнөөдрийн дүгнэлтийн нугасаа энэ ерөнхий сайдын явуулт тэр Нямбатрын очиход халаа сэлгээ хийдэг үеийнхийг өнөөдрийн дүгнэлтийн ерөнхий сайдын явуулт хилээд өгчлөө шүү дээ. Үнэхээр хангалтгүй байгаа юм байна.
юу ч өөрчлөлтөө юм байна гэдгийг энэ ерөнхий сайдын явуулт хилээд өглөө гэж. За ингээ ерөнхий сайд тэгвэл урд ажиллаж байгаа юм байна. Тэгсэн яг энэ ерөнхий сайдтай хамт би түрүү хамгийн ихэнд хэлсэн манай хотын дарга Нямбатар явж байгаа. Тэгээд орон нутгийн эмэгт. Тэгээ хотын дарга ингээд энэ явж явах үедээ юу ярьсан бэ гэхээр одоо нэг урд ойдыг алтан ширээ тэгээд юу байдаг? Аж үйлдвэрийн технологийн парк байгаа. Тэгээ тэр паркаар орсон байна. Тэр үйлдвэр технологийн паркаар ороод. Тэгэхдээ юу ярьсан бэ гэхээр за бид нэр одоо энэ оны шүү. Энэ оны 9 сараас нөгөө нэг яг намар эхлээд нэг гал түлх үе рүүгээ ордог штэ. Сэрүүсэд ирэхэд 10-11 сард ч юм уу. Тэр үед бид нэр дотооддоо хагас кокс үйлдвэрлээд тэгээд дотоодосоо тэр нүүрсээ түлнэ гэж. Одоо бид нар яаж байгааг мэдж байгаа те. Бид нэр урдаас 200 гаруй тэрбум төгрөгөөр хагас коксын нүүрс худалдаж аваад тэгээд түлж байгаа. За тэгвэл энэ алтан ширээт үйлдвэр технологийн паркт нэг боломж байгаа даа. Тэнд очиод энэ нүүрсийг баяжуулаад хагас коксчуулаад эргүүлээд одоо дотооддоо нийлүүлэх юм боломж байгаа даа. Тэгээ нэг ийм 2-3 үйлдвэрлэл яриад бодоод байгаа юм байна л да. Манай хотын дарга Нямбатар. А үйлдвэр нь одоо энэ алтан ширээт үйлдвэр технологийн парк. Энэ үйлдвэр технологийн парк нь өөрөө 1 сая хагас кокс нүүрс одоо ингээд баяжуулаад ингээд гаргаж ирэх юм боломжтой юм байна. Түрүү ингээд яриа дээр нь хэлж байгаа. Б үйлдвэр нь болохоор Багнуурын үйлдвэрт одоо Эрдэнэс 5 толгой юу байсан гинэ? Тэзүү хийсэн гинэ. Наран цогт дарга багтаа. Тэгээд Эрдэнэс Монгол нэгдийг хилээд байгаа юм болов уу? Эсвэл тэгээд Багнуурын энэ нүүрсний үйлдвэр дээр Багнуурын үйлдвэр дээрээс хагас кокс нүүрсийн гарах юм боломжтой байна гэдэг тийм тэзүү хийсэн. Тэгвэл тэгээ Багнуурын тэр одоо үйлдвэрээс хагас кокс нүүрс гаргаад дотооддоо нийлүүлэх юм бас нэг Б үйлдвэр байгаа. Тэгээ мөн яг үүнтэй ижилхэн тэзүү ижигсэн хувийн нэг 2-3 компаниуд байгаад байгаа. Тэгээ эдгээр ингээ хооронд өрсөлдүүлээд яг ингээ шалгарсан нэг компани ч юм уу нэг юм уу 2 компани ирэх одоо бид нэр өвлийнхөө нүүрсийг дотоодынхоо тэр үйлдвэрүүдээс авах нэ гэж ярьлаа. Нямбатар дарга. Тэгээ ингээд ярьсны сонсё. Нэг хөвлөр нь болохоор та хэдтэй бид нар одоо тендер энэ тухай хууль заасны дагуу худалдаа авах гэрээ хийгээд урьдчилан худалдаа авах гэрээ хийгээд тэгээд танай үйлдвэрийг ашиглалтанд ороход эх оны 10 сарын 1-ээс эхэлж үйлдвэрлэл эхэлнэ гэсэн ийм нөхцөлтөөр хатуу нөхцөлтөөр гэрээ хийж ажиллах одоо боломж байгаа. За эрхчлүүд бид нар хамгийн багадаа 300-аас 350 мянган тонн хагас коксыг авна гэсэн ийм одоо төлөвлөгөөтэй тооцоо гарч байгаа. Энэ жилийн одоо хэрэглээг ер нь бол 5 сарын 15-наар хэмжиж үзэхэд одоо хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр бол тэр орчмын одоо хэмжээ гарна гэсэн 300-аас 350 мянга. За хагас кокс сая хэрэглээд Улаанбаатар хотод агаарын бохирдлыг 30 гаруй хувиар буураад байна. За тэгвэл одоо ингэ шүү дээ. Энэ мөнгө нь хаанаас гарах юм те? Бид нар чинь сая 200 хэдэн тэрбум төгрөгөөр урдаас нүүрс авлаа шүү дээ. Тэгээ одоо тэгвэл дотоодынхоо үйлдвэрлэгчдээс авах мөнгө нь хаанаас гарах юм бэ гэж. Тэгээ энэ жил нөгөө нэг төсөвдөр нийслэл 270 хэдэн тэрбум төгрөгийн бонд гаргах юм ирэх олж авсан байгаа. Тэгээ энэ бондынхоо дийлэн хувийг нөгөө нэг 5 дугаар захиргааны станцд зарцуулна. Тэгээ үүнээс үлдсэн хэсгийг нь энэ нүүрсний худалдаа авалтанд зарцуулах юм. Тэгээ ингээд ер нь эрхчил дахиад бид нар хагас кокс төлөх нь тодорхой болж байна. Тэгээд хажуугаар нь одоо зарим нэг дэвшилт технологи руу шилжих юм уу яах юм те. Тэгээ манай нийслэлч одоо уг нь зүүн баруун гэдэг нэг юм 2 сайжруулсан түвшний үйлдвэр байдаг. Бид нар сайжруулсан түвшний түвш хэрглэж явах үедээ юм баруун зүүн бүсгээд юм үйлдвэрүүд барьж ийсэн. Тэгээ энэ хоёрын үйлдвэр ерөнхийдөө ашиглалтаас гарч байгаа юм байна. Тэгээ өмнө нь ярьж яхад яг энэ дөнгөж хагас кокс анх түлнэгээ ярьж яхад энэ хоёр үйлдвэр яах юм бэ гэсэн чинь энэ хоёр үйлдвэр түвш үйлдвэрлэгээрээ үйлдвэрлсэн нөгөө сайжруулсан түвшийг орон нутг руу гаргана, орон нутгийнханд төлөвлөлээ гэж ярьж ирсэн. Тэгэхээр тэгээд цаашаа тэгж хэрэглэгдэх юм байлгүй. За ямар ч тач ингээд ийм гаргалгаа гарч ирж байгаа юм шүү. Ирэх намраас бид нэр хагас кокссэн нүүрсээ дахиад түлхэх юм байна. Түүнийгээ дотооддоо үйлдвэрлэх юм байна. Дотоодын үйлдвэрлэх компаниудаас мөнгөний тэр бондынхаа мөнгнөөс гаргаж авч тэгээд төлөөд тэгээд бид нар бас хагас кокссэн нүүрсээ түлээд явах нэ гэж. Энэ үеэрээ мөн хэлсэн
JICA манад одоо судалгаа хийгээд тэгсэн тэр судалгаа нь 30 гаруй утаа буурсан гэж гарсан гэдэг. Тэгээ яг ганц энэ дээр нэг ганц зүйл хэлэхэд утаа тодорхой хэмжээний буурж байгаа. Гэхдээ бид нар үүнээс илүү утаагүй байх боломжтой. Тэр нь юу вэ гэхээр янз янзын цахилгаан ч юм уу те өөр нүүрс төлөхгүйгээр бид нар гэрээ дулаалаад ч юм уу ингээд цаашаа нүүрс төлөхгүйгээр утаанаас салах боломжтой байгаа шүү гэдгийг хэлье гэж. За ингээд нэг иймэрхүү зүйлүүд урд дорногод яригджээ. Тэгсэн өнөөдөр нэг ийм төв нээлттэй хийсэн байна. Тэр нь юу вэ гэхээр хөрөнгө оруулагчтай хамгаалах хөрөнгө оруулагчдыг хамгаалах төв гэдэг эдийн засгийн хөгжлийн яамн дээр ийм төв нэгдэжээ. Тэгээ өмнө нь бид нэр гадаадын хөрөнгө оруулагч орж ирэхээр аль болох ашиглаад гаргадаг ч юм уу те нэг юм гадаадын хэрэг юм хүнэрхүү хандаал улсын ч тэр хамтарч байгаа хүмүүсийн ч тэр ингээл байгаад байдаг гэсэн. Тэгээд манад ийм гадаадын хөрөнгө оруулагчдын хууль эрх зүйн орчин бас маш муу байдаг, хангалтгүй байдаг. Тэгээ үүнийг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах, энд ажил үйлчлэгээ явуулж яхад нэрх ашгийг хамгаалах. За тэгээд шинэ хөрөнгө оруулагч нар олж ирэх гэх мэтчлэн ийм зорилготой ийм төв нэгдэж байгаа юм. За ямар тач ингээд жижиг зүйлүүдээ олж хараад багаар урагшаа дахиад байгаа юм шиг тий иймэрхүү зүйл гарч ирлээ. За тэгсэн Сүхбаатарын талбай дээр өнөөдөр жигсаал өрнөлөө 50 жигсаал. Энэ юу байсан бэхээр малын эмч болон малын эмнэлгийн ажилтнууд 50 жигсаал хийсэн. Тэгээд зорилго нь юу байсан бэхээр ерөөсөө л хамгийн ихний зорилго нь энэ хүмүүсээр өнгөрсөн онд энэ хүмүүс гэдэг нь одоо нөгөө зээл авах нь аваа те өөрийнхөө хөрөнгөө гарах нь гаргаад ингээд малын эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байгаа энэ хүмүүсээр өнгөрсөн онд улс 20 гаруй тэрбум төгрөгийн одоо ажил хийлгэжээ. Үйлчлэгээ үзүүлсэн байна шүү дээ. Гэтэл энэ мөнгөө өгөөгүй. Тэг өнөөдөр хүртэл ингээд өгөөгүй. Өнгөрсөн нэг жилийн дараа мөнгөө өгөөгүй ингээд яваад байгаа. Тэг тийм учраас бид нар энэ санхүүжилтээ авмаар байна. Бидний одоо амьдралын 60-70% ашиг орлогын юм 60-70% нь өгөөгүй өнөөдөр хүртэл ингээд явцсан. Тийм учраас энийг ингээд авмаар байна гэсэн юм шаардлага хөрвүүлж байна. Хоёрдугаарт малын эмч болон малын эмнэлгийн үйлчлэгээний ер нь сайжруулах ийм зүйл хийгээч гэж тэгээ энэ орчин нөхцөлийг сайжруулах ийм хийгээч гэж мөн жигсаал хийж байгаа юм байна. Тэгээ энэ яг одоохондоо ийм 50 жигсаал байгаа. Тэгээ хэрвээ ингээд шаардлагыг хүлээж авахгүй бол мэдээж илүү хуцдах юм уу яах юм. Ямар тач ингээд төр зэсгтээ дуу хоолойгоо хүргэж байгаа ийм нэг хэсэг байна. Тэгээ яг одоо энэ жигсаал дээр хүмүүс юу ярьж байгааг нэг сонсъё. Ер нь одоо 2025 оны ажил үйлчлэгээний хөл 18.1 тэрбум төгрөгийг олгоогүй байна. Зөвхөн улсын төсвөөс. Үүнээс гадна орон нутгийн төсвөөс 2.5 тэрбум төгрөгийг одоо хүртэл мянгаад нэгж олгоогүй байна. Энд ч одоо нийт энэ хүмүүсийн орлогын 60-70% олгоогүй гэсэн үг шүү дээ. Гэтэл энэ хүмүүс одоо яаж ажил амьдрах вэ тийм ээ? Ийм асуудал байна шүү дээ. Эннийхээ төлөө нэгдүгээр эхэнд л бол ингэж жагсаж байгаа. За өнөөдөр Монголын улс төр болон улс төртэй холбогддог нийгмийн хүрээнд иймэрхүү зүйлс болж өрнөжээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.